Аялын визийг ер нь ямар улирлын чанартай бас байгаад байна уу? Таны над яриач нь. Хей, юу цан залуучуудаа. За өнөөдөр Сидней хотод яг Австралид албан ёсны аялын визийн агентлагийг ажилуулдаг Edumon агентлагийн захирал Заяа гişтэйгээ уулзж байна. За өнөөдрийн та бүхэндээ өгөх мэдээлэл маань болохоор аялын визэнд шаардлагатай бичиг баримтыг яг юу вэ? За ямар тохиолдлууд одоо аялын визэнд анхаарах хэрэгтэй байдлаар албан ёсны одоо зөвшөөрөлтэй агентлагийн хүнээс нь зөвлөгөөнүүдийг та бүхэнд өгөх гэж байна. Тэгээ та бүхэн энэхүү рилийг дотор маш сайн үзээрэй. За сайн байна уу Заяа гişтэй? Сайн байна уу? За ажиллан сайн уу? Оо сайн. За аялын. Танаа офис чинь ямар гоё юм бэ? Энэ нэг хотын төвд юм биш үү те? Тийм, одоо яг хотын төв нөгөө Виктория хатааны орны яг хажууд гэсэн. За. Одоо болохоор та манай энэ аялагч нарт одоо аялын визтэй холбоотой зөвлөгөө өгөөч. Ягаад тэгэхээр манайх руу ингээ аялын мэдээлэл авъя гэж байгаа аялагч нарын маань бараг 80% нь яг дандаа визтэй холбоотой мэдээлэл авъя гэдэг байгаа. Манайх болохоор яг аялын компани учраас бид нар бол визтэй холбоотой мэдээллийг албан ёсны зөвшөөрлөд өгөөд байгаа. Ёстой биш үү? Яг хуулийн дагуу. Тэгэхээр бол та бол яг энэ визний үйл ажиллагаа олон жил хийж байгаа зөвшөөрөлтэй агентлагийн хувьд яг энэ тал дээр одоо манай аялагч нарт аялын визэнд яг ямар шаардлагууд их чухал байдаг вэ? Чухал үр дүнтэй байдаг талаар зөвлөгөө өгөөч гээд гойж байгаа. Аялын визэнд хамгийн чухал ямар шалгуурыг заавал хангасан байх ёстой вэ гэдгийг ер нь бол хэлээд өгье. Мэдээж санхүүч нь маш сайн байх ёстой. Ахаад home type буюу одоо Монголдо буцах шалтгааныг хангаж өгөх бичиг баримтууд маш сайн байх ёстой. Орлогоо тогтмолоор олж байгаа гэдгийг нотлох бичиг баримт маш сайн байх ёстой. Ахаад Австралид ирээд аялагч нь маш тодорхой буцна гэдгээ маш сайн хангаж өгсөн байх хэрэгтэй байдаг. За тэгэхээр санхүү дээр юу байх вэ гэхээр мэдээж хадгаламж авах хэрэгтэй. Хадгаламжийн шалгуур нь юу байх хэрэгтэй вэ гэхээр хамгийн багадаа 12 сарын өмнө нэгдсэн дансны сүүлийн 3 сарын хуулгыг заавал харуулах хэрэгтэй. Дэлгэрэнгүй хуулгыг харуулах хэрэгтэй заасан байдаг. Тэнгүүт энэ дээр хүмүүс юу Тэр бол цаанаасаа заасан байгаа шүү дээ тий шаардлага дээр. Шалгуур дээр энэ явж байгаа гэсэн. Тэнгүүт хүмүүс юу гэж ойлгох вэ гэхээр гинт одоо ингээд хүнээр ч юм уу мөнгө хийлгүүлээд зөвхөн мөнгөнийхөө дүнтэй тодорхойлдог ангуудаа виз мэдүүлчихнэ гэж андуурдаг. Тэгэхээр ийм байж болохгүй гэсэн. Заавалч үн шалгалт алддаг нэ шүү дээ хүмүүс тэгж байгаа. За. Тэнгүүт дахиад онgoing орлого буюу одоо тогтмолоор олж байгаа орлогоо баталж өгөх хэрэгтэй тийм. Энэ орлогоо баталж өгөхийг тэнд бас юу гэж заасан бэ гэхээр тухайн улсын government issue documents буюу тухайн улсын засгийн газраас гаргаж байгаа бичиг баримт хангах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ хамгийн чухал орлогын нотлох хамгийн чухал бичиг баримт юу болох вэ гэхээр нийгмийн даатгал. За хувийн дээр бол ажил хийдэг үйл мэдээж нийгмийн даатгал, хувийн бизнес эрхэлдүүлэх хүн амын орлогын албан дотор төлсөн баримт татварын сайтаас авах хэрэгтэй. За компаниар бизнес хийдэг бол компани ашигын дотор төлсөн тодорхойлтыг бас татварын сайтаас авах хэрэгтэй. За энэ нь болонгууд таны яг одоо олж байгаа орлогыг тодорхойлж бичиг баримтуудаа гэсэн. Мэдээж ажлын гэрээ, ажлын тодорхойлолт, ахаад бизнесийн хамтран гэрээнүүд гэх мэтлээ эднэр бол мэдээж дэмжиж ороод ирнэ. Гэтэ хамгийн чухал юм бол засгийн газраас гаргаж байгаа бичиг баримтуудаа гэдгийг бодох хэрэгтэй. Хүмүүс ингэдэж штэ нийгмийн даатгал төлдгөө гэдэг хүмүүс байдаг штэ. Тэнгүү тэр хүмүүс бол ингээд визэнд эртнээсээ бэлдэх хэрэгтэй болж штэ тийм. Тэгэхээр нийгмийн даатгалаа төлж эхлээд 6 сар болоод тэгээд тэрнийхээ дараа визнийхээ материалуудыг тэр зөвлөгөөгүүдийн та хэд манаас өгч байгаа тийм. Нийгмийн даатгал төлдгөө гэж болно. Тэнгүүд ягаад тэр нийгмийн даатгал төлдгөө гэвэл хувийн бизнес эрхэлж байгаа гэсэн үг штэ. Тэгэхээр тэр хүн амын орлогын албан төлөв нөгөө олж байгаа орлогоо улстай мэдүүлээ заавалж хүн амын орлогын албан төлөв төлдөг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр энэ их бага хэмжээгээр биш. Ямар ч байсан миний бизнес Монголдо тогтвортой би хуваараа тогтвортой орлого олдог шүү гэдгээл баталж өгнө гэсэн. Энэ нь яхаа вөхөр хүн амын орлогын албан төлөв. За гэр бүл гэдэг нь мэдээж гэрэлсэн байвал илүү даваа талтай хүүхдүүдтэй байх юм бол даваа талтай тийм. За гэрлэгөө ганц бий бол өндөр настай аав ээж нь байдаг. Эсвэл ах дүү гэдэг. Тэтгэврийн насныхаа яах юм бэ? Тэтгэврийн насныхаа бол харцангуй ер нь бол гайгүй. Тэг ягаад гэвэл тэд нар угаасаа устдаа хүүхдүүдийнхээ ингээд бичиг баримтуудыг явуулах хэрэгтэй үстэй. Тэр хүмүүс угаасаа устдаа хийхээ хийчихсэн. Тийм учраас эднээс заавалж онgoing орлох ч юм уу гэд шаардлагатай юм алга. Тэтгэврээ харуулж олж байна. Ахад ялгаагүй өөрийнхөө нэр дээр аль болох хадгаламжаа үүсгэж гисэн зардлаа нөхөх хэмжээний зардлаа ийм байхад ингэ болчихж байна л гэсэн үг юм бол. Дараагийнх нь чухал зүйл нь юу вэ? За Австралид богино хугацаагаар аялаад буцаж байгаа гэдэг нь тодорхой байх хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энийг юу хамгийн сайн одоо харуулж өгөх вэ гэхээр мэдээж албан ёсны аялын компани захиалга байх юм бол энэ тодорхой бол. Яагаад тэгэхээр албан ёсны аялын компаниас болонгууд тэр хүнийг бид нэр тэдний өдөр тосч яваад ийм аяллуудыг үзүүлээд тэдний өдөр бид нар онгоцонд нь суулгаж өгнө. Энэ хөтлийг бид нэр хариуцж байгаа гэдэг аялыг нь батлаад өгчдөг учраас энэ маш хүчтэй бичиг баримт болчдөг. За
хэрвээ аяллаа яг Австралид ирээд аль биесээр аялаад буцъя гэж байгаа хүмүүст бол мэдээж аялын компани захиалга маш том ураг гүйцэтгэв. Аялын визэнд ер нь олон удаа орж болно үстэй тий. Хамаагүй тий. Татгалзсан өрөө 4 удаа гаргасан гарсан байгаа тий. Тэгэхээр бол аялын визэнд бол олон орж болно. Гэхдээ бас яг бидний зөвлөхөд анханасаа яг л ингээд аль биесны агентлаад Австралид үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтайгаа холбогдоод ажиллаарай гэдгийг зөвлөмөр байгаа. Тэгэд манай болохоор одоо 12 сард бид нэр одоо ингээд монголчууд дундаа нэг том групп аялдаг. Ягаад гэвэл монгол хүмүүстэй нэг цөөхөн хүмүүс авчирч байсаас том групп авчирсан илүү бас үр дүнтэй тэгээд зардал хэмнэлтэй. 12 сарын 21-нд бид нэр эхлэх круиз аял багтаасан шинэ жилийн 10 өдрийн том аял гаргаж байгаа. Тэгээд бид нэр эндээ нийтдээ 2000 хүмүүсийг хамруулж байгаа. Тэгээ аяллаа болохоор бидний бүр эрт эхэлж байгаа. Ягаад тэгэхээр уус аялын виз чинь нэг жилээр гардаг штэ. Тэгэхээр одоо захиалга өгөөд визэнд орсон хүмүүс виз авчвал 12 сар ч гэсэн ирж болж байгаа. Тэгж болно. Тэгэхээр эртнээс бэлдээ за одооноос тэгвэл жоохон бэлдэж эхлэе юмгээд одоо нэг сая бичиг баримтуудаа бүрдүүлэх цаг хэрэгтэй болж штэ. Тэгсэн ч гэсэн захиалга өгч бичиг баримтаа бүрдүүлээд 9 сар визэнд орсон ч гэсэн боломжтой болж байгаа. Тэгэхээр ингээд та групп ер нь аяллаар ингээд явж байгаад ер нь аялын визэнд нөлөөх байгаа юу? Танах тэгээ хэр их маань аль биесны байгууллагаар групп аяллаар явж байгаа тохиолдолд виз гарах магадлал хэдэн хувиар илүү. Яг тэгэхээр энэ группээр бүх юм тодорхой. Тэгээд аль биесны компани аялын компани энэ группийг зохион байгуулж байгаа. Тийм учраас виз гарах магадлал маш өндөр. Тэгэнгүүтээ мэдээж ахад тэр одоо аялаа даах хэмжээний чадвартай санхүүгээр л батлах хэрэгтэй. Тэгээ Австралийн визний давуу тал нь 1 жилийн хугацаанд гардаг. 1 жил гэдэг маань болонгууд хамгийн сүүлийн одоо нэг виз дуусах өдөр гэж манайх ярьдаг тий. Тэр өдөр ороод ирэхдээ хойшоо 3 сар Австралид явах боломжтой болчихдог. Тэгэхээр энэ чинь 1 жил 2 сарын хугацаанд бараг ингээд аялаад явах боломжтой гэсэн үг байхгүй. Тийм учраас за групп аяллаа хийгээ богино хугацаанд 7 хоног 10 хоног хийгээд аялчлаа. Дахиад бус тэмийг үзмээр байвал дахиж орж ирж дараагийнхаа хугацаанд хэдэн ч удаа орчид аяллаа гэдэг. Тэгээ манайх болохоор даваа тал нь бас тийм байхгүй. Бид нар одоо нэг яг захиалсан аялагч нартай яг энэ саналыг тавьдаг. Тэгтээ тэр виз нь гарсан аялагч нар байгаа тий. Дараагийн аялал захиалгад бид нэр шууд confirmation бэлдээд ингээд шууд явуулъя. Тэгэхээр ер нь бол манайхаар ингээд аялал захиалсан хүмүүс маань баг явахтаа дараагийн аялал захиалчдаг. Австралич өөрөө төв улс шүү дээ. Тэгэл тэрий чинь ингээд 10% өдөр 20% дөрөж амжихгүй байхгүй. Яг Австрали ингээд тойроод энэ гоё газруудыг үзэхэд бол 2 сар 3 сар хэрэгтэй. Тэгээ 2 3 удаа наашаа тийш явж байгаа. Бид нэр Шинзланд руу явуулж байна. Шинзланд руу бас давхар үзэж болох байхгүй. Нэг сумаар 2 дуулаа тий. Ойрхон юм чинь. Тэгэхээр бол бид нар бол тэр аялагч нартай бол эрт захиалга аваад эхэлсэн. Захиалгууд явагдаж байгаа мэдээллүүдийг нь та бүхэн бас манай сайтуудаас авна. Тэгээд таныг одоо захиалга өгсөний дараа аль бие усны одоо визний агентлагууд таны визэн дээр ажиллахад бол найдвартай. Аялын визийг ер нь ямар улирлын чанартай бас байгаад байна уу? Таны над яриач нь. Тэгээ яг ямар улирлт өгөөд хизээд яаж ийн гэдгийг гоё. За ер нь бол аялын визийг дөнгөж он гаргаад өгөх юм бол виза процесс маш хурдан болдог. 1-ээс 7 хоног. За ингээд 2 3 дахь сар руугаа оронгууд 14 хоног 20 хоног бол авчдаг. За тэгэнгүүт оны төгсгөл за ингээд энд өгж байгаа визнэдлүүд ерөөхдөө бараг 100% гараад мэдээж документ 100% гаргана гэдэг нь ямар ч хамаагүй бичиг баримт өгөө 100% гарна гэсэн үг биш л дээ. Хурд процесс нь хурдлаа байж тийм. Процесс нь хурдан бол ажил буцаад орчдөг. Тийм. Тэгээд татгалзах магадлал их бага байдаг. Шалгагдаад зөв гэх юм л ингээд гараагаар авчдаг гэсэн. Тэнгүүт оны төгсгөлөө болонгууд яг хөвхөлцөг виз маш сайн документтэй байсан ч татгалзаж эхэлдэг. Яг тийм гэс зөндөө гарсан шүү. Тэнгүүд яг ялангуяа 12 сараас хойш 11 сарын 20-оос хойш эхлээд ер нь бол визнүүдийн баг одоо би өөрөө агентлаг дээр л ерөөхдөө нэг датаг хараад шүү дээ. Тэгээ тэгэнгүүт ерөөхдөө өгж байгаа визний маш сайн документтэй байсан ч ер нь бол 50% татгалзаал 50%. Жишээ нь манай агентлагаас мэдүүлж байгаа эхний виз гарсан бол дараагийнх нь татгалзаад дараагийнх нь гараад. Наа чи бүр амар чухал зөвлөгөө энэ. Яагаад тэгэхээр одоо ингээд манай аялагч нар чи ингээд юм захиалгатай ингээд цагийн дандаа тулгаад байгаа штэ. Тэнгүүтээ ингээд 12 сард аялах нь өмнө мөртлөө 10 сараас хөдөлж эхэлдэг. Тэгээ 11 сараас бичиг баримтад өгөөд яг тэр үе дээр таарад ч өөрөө 60 мянга хүлээгдээд бүр оны төгсгөл үе. Тэгээд 12 сард виз нь гарч ирэнгүүтээ бид нэр лөө 12 сард холбогдоод нөгөө нэг бидний зарлалцсан өндөр үнэтэй хямдарсан аяллуудыг авч чадахгүй бүх юм нь өсөөд 3 дахин өссөн байхад авахаас өөр сонголтгүй болдог. Тэгэхээр авахар чинь тэр хүмүүс чинь бас санхүүгийн даруйданд орж байгаа юм чинь бас аялын компаниар авахаар үнэтэй юм гэж ойлгоод байдаг. Гэтэ ясан дээр чи манай аялын Австрали аялын компани чинь энэ хэрэглэгчийн үн дээр бид нар мөнгө нэмдэггүй байхгүй юу? Бид нар чи өөрсдөө систем дээр ажиллаж байгаа компани. Тэгэхээр бол бид нар бол яг л зах зээл дээр яаж үнүүснэ? Яг л дагаж үнүүснэ. Тэгэхээр чи тэр хүмүүс чинь дотроо бодоод аялын компаниар энэ үнэтэй байна. Хуваараа явчихгээд өөрсдөө хүрээд ирдэг. Бүр үнэтэй. Тэгээд буцахтаа пүүг танахаар ингээ асуусан үнээсээ бид 2 дахин үнэтэй бөөнөр нь захиалж байгаа гэдэг утгаараа зах зээл дээр дангараад байгаа үнээс хямдхан бол тэгэлгүй яах вэ? Хэлж 12 сарын аялыг 4 сард одоо захиалгаа өгөөд визэндээ орох юм бол
10 сар захиалга өгөөд визэндээ орохоос илүү өндөр шанс өндөр магадaltaй виз гарах нь байна шүү дээ. Хурдан ирнэ. За үнэхээр бүр санхүү нь одоохондоо арай болоогүй. Тийм бол дахиад цаг хугацаа. Дахиад 3 сар бэлдээ л та тий. Захиалга өгчих тэнгүүдээ дахиад 3 сар бэлдээд тэгээ бичиг баримтлаар ажиллая. Тэгээ визэндээ өгье гэдэг одоо 7 сард өглөө гэхэд хангалттай. Наач гэсэн маш зөв зөвлөгөө шүү. Тийм тэгэхээр за групп баялаг гэдэг үл мэдээж ахаад илүү виз гарах магадлалыг өсгөд өгчдөг. Тэгэхээр зэрэг энэ аялыг сонгоод виз мэдүүлсэн тохиолдолд та 1 жилийн виз авчна. 1 жилийнхаа виз дээр хэдэн шүлгээр гарч болно. Тийм. Тэгэхээр үнэхээр ингээд даваа тал болж байна. Тийм үнэхээр энэ дээрээс би тэгээд яг нэг зүйлийг хэлээд байгаа. Австралид албан ёсны үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс хамтарч байсан энэ зүгээр боломж гарч байгаа. Тэгээд нөгөө талд нь болохоор бас скамд байж магадгүй. Монголд тэгээд виз чинь гаргаад өгье, тэдэн дөр өгч чи, ингэ чи, зараа яваад Австралийн виз амар амархан гал ийм болон зарууд орж иж байдаг. Бүгдээрээ Австралийн талаар юу ч мэдэхгүй хүмүүс. Паспортыг нь авчаад бусад бичиг баримтын хурамч харъя гэдэг чинь. Чи Австралийн талаар юу ч мэдэхгүй байхгүй. Хууль дүр мэдэхгүй байна. Австралийн яг ямар соёлтой юу байдгийг талаар мэдэхгүй байна. Зүгээр л яг тийм хүмүүст ингээд та бүхэн маань одоо энийг үзэж байгаа бол анхаараа л гэдгийг бас зөвлөмөр байна. Тэгээд биднэрт гоё юм аяллаа визний талаар зөвлөгөө өгсөн. За ягчтай баярлалаа ажилтнаа амжилт хүсье. За удахгүй дараагийн аяллаар үзье. Удахгүй шинэ аялагч нар надад удахгүй ирж байгаа. Баяр та.